911 та хуульчтай холбогдлоо. Хуульч юунд хэрэгтэй вэ? Та хамгийн сүүлд хизээ хуульчтай уулзсан бэ? Газрын зөвшөөрөл дээр үү? Тусгай лиценз дээр үү? Аль эсвэл гэмт хэргийн золиос болоод уу? Хэн нэгэнд лойр дуусан үедээ юу? Гэх мэтчлэнгээр бидний амьдралд маш олон асуудлууд үүсч өдөр тутам хуулийн харилцаанд орж ирдэг та мэдхүү. Тэгвэл FM 107 Криминал радио салбар бүрийн мэргэжлийн хуульч нарыг зөвхөн танд зориулан бодит хуулийн тусламжийг газар дээр нь шууд өгч байна. Та зөвхөн бидэнтэй холбогдох хангалттай. 911 та хуульчтай холбогдлоо. За сайн бацгаана. Өнөөдрийн манай Криминал радио 107 FM-ийн 911 та хуульчтай холбогдлоо нэвтрүүлгийн өнөөдрийн дугаарт Монголын өмгөөлөгчдийн холбооны гишүүн өмгөөлөгч Эсэнхт зөвхөрлцөн ирсэн байна. Өнөөдөр бид гэр бүлийн эрх зүйн харилцааны талаар гэр бүл болох, гэрэлтэй бүртгүүлэхийн ач холбогдол, гэрлэлт цоцлуулахад ямар эрх зүйн үр дагавар үүсдэг тийм ээ. Эхнэр нөхрийн харилцаа, хүүхдийн эрхийн асуудлаар дэлгэрэнгүй энгийнээр ярилцсанаа. Энгийнээр гэж хэлж байгаа учраас манай нэвтрүүлгийн зорилго бол иргэдэд хандсан иргэдэд хууль эрх зүйн зөвлөгөөг хүргэж байгаа учраас аль болох мэргэжлийн үг хэллэгээс татгалзаж та бүгдэд энгийнээр ойлгомжтойгоор ярилцахаар бэлтгэж байна. За танд энэ өдрийн мэндийг хүргэе. За танд ч гэсэн өдрийн мэндийг хүргэе. За баярлалаа. Өнөөдөр та гэр бүлийн эрх зүйн чиглэлээр тийм ээ энэ чиглэлийн маргаанаар бас өмгөөлөл явуулдаг хүний хувьд би танаас яг энэ сэдвийн хүрээнд асуулт асуухаар бэлдсэн. За эхний асуултаа хоёлаа ер нь энэ гэр бүл гэж яг юу хэлээд байгаа юм тийм ээ? Хамтран амьдрах гэж юу хэлээд байгаа. Манайхан ч юм бол эхнэр нөхөр хоёр хоорондоо суугаад хүүхэд гаргаад л одоо өөрсдөө гэр бүл гэж үзээд ингэхнэ тийм ээ. Гэтэл яг хуулийн хүрээнд аваад үзэхээр энэ хамтран амьдрах гэр бүл гэдэг чинь маш өөр тустай ойлголт байгаа даа. Тустайгаас шалтгаалаад нөгөө үүсэх эрх зүйн үр дагаврууд цаашлаа тийм ээ бас өөр байгаад энэ талаар манай иргэд тэр бүр мэдэхгүй байна. Тэгэхээр би танаас энэ талаар асуухаар эхний асуултаа асууж байна. За гэр бүл гэдэг бол өөрөө нийгмийн суурь үндсэн нэгж гэж байдаг тийм ээ. Одоо энэ утгаараа нийгэмд байдаг бүхэл одоо жижигсэн хөлбөрлөл гэж хэлж болно л доо. Тэгэхээр бүхэл харилцаа гэр бүл дотор одоо үүсч байдаг. За тэгэхээр гэр бүлийн одоо харилцаа гэхээр зан заншил, ёс зүй тийм ээ эрх зүйн хэм хэмжээгээр одоо зохицуулагдаж хамгаалагдаж одоо хүлээн зөвшөөрөгдөж байгаа энэ харилцааг өөрөө гэр бүлийн харилцаа гэдэг байгаа. А гэр бүлийн эрх зүйн харилцаа гэхээр одоо яг энэ гэр бүл одоо гэрлэгчд гэдэг байна тийм ээ гэр бүл гэсэн ойлголт байна. Энэ бүх одоо гэрлэгчдийн хооронд үүсэж байгаа төрөнгийн бол төрөнгөн бас амны эрх зүйгээр одоо эрхээр одоо эрх үүргээр нөхцөлдөж байгаа энэ харилцааг чинь гэр бүлийн эрх зүйн харилцаагаар үндсэндээ зохицуулаад байгаа. За гэр бүлийг одоо батлуулах шаардлага байдаг юм уу? Хамтран амьдраад байгаа мөртлөө ингээд яг гэр бүл гэдээ яваад байгаа гэдэг таны ярьж байгаа энэ асуудал бол яг бод амьдрал дээр байдгүй гэвэл байдаг. Өнөөдөр 10 жил хамтран амьдарсан үр хүүхэд төрүүлээд тийм ээ төрөнгийн бас амны харилцаагаар ингээд холбогдоод ингээд явж байгаа боловч ганцхан улсын бүртгүүлээгүй гэдгээрээ одоо эрх үүрэг нь одоо гэрэлтэд бүртгүүлсэн гэр бүлээс харагдсангүй өөр төвшөнд одоо хуулийн өмнө очоод зохицуулагдаж байгаа юм тохиолдлууд байгаа юм тийм ээ. Тэгэхээр гэр бүлээ батлуулахын, бүртгүүлэхийн шаардлага юу вэ гэдээ аваад үзье хэвлээ зөвхөн энгийнээр тийм ээ. Заавал хуульд зохицуулснаар гэр бүлээ батлуулах шаардлагатай юм уу гэхээсээ илүү энэ өөрөө бид нар эрт дээр үед бол одоо овог удмаараа тийм ээ тухайн одоо нэг бүс нутагт амьдарч байгаа нутаг усныхаа хоёр хүн гэр бүл болоод одоо амьдрал зохиолоо гэж бодоход найр наадам хийгээд энэ хоёр хүн ингээд гэр бүл болсон шүү гэдгийг хүмүүст таниулж мэдүүлдэг ийм одоо заншил байсан тийм үү. Одоо болохоор орчин үед бид нар болохоор хурим гэдгээр хурим найр хийдэг энэ заншил одоо өнөөдөр хүртэл ингээд энэ хэв шинж хадгалаад хүрээд ирсэн. Гисэн хэрнээ хурим хийхгүй бол гэр бүлээ одоо бүртгүүлэх хоёр асуудал ч уг нь бол тустай байгаад байна шүү дээ. Хурим хийж гэр бүлээ батлуулна гэж ойлгоод яваад байгаа хүмүүс бас байгаад байгаа шүү. Учиргүй заавал хурмын ордонд очиж гэрэлтэй хурим хийснээрээ гэр бүлээ батлуулна гэдэг ойлголт бол биш шүү дээ, тийм ээ. Гэрлэлт гэдгийг гэр бүлийн тухай хуулиараа одоо насанд хүрсэн эрэгтэй эмэгтэй хоёр хүн сайн дурын үндсэн дээр насанд хүрсэн гэдэг бол 18 насанд хүрсэн гэдгээр сайн дурын үндсэн дээр тэгш эрхийн үндсэн дээр ингээд улсын бүртгүүлээд гэр бүл болж байгааг бол гэрлэлт
гэж нэрлэдэг байгаа шүү дээ тийм ээ хамгийн энгийнээр хэлэхэд хурим найр хийж байгаа энэ бол зөвхөн тухайн хүмүүс дээр үедээ бол ингээд танигдах зорилготой байсан бол одоо бол заншлын хэм хэмжээндээ одоо тэмдэглэх гэдэг юм уу та тийм ээ тэр агуулгаараа илүү яваад байгаа. Тэгэхээр ер нь бол одоо хурим найр хийгээд хийцэн мөртлөө гэрэлтэй бүртгүүлээ яггүй яваад байгаа бол энэ бол хуульд заасан гэрлэгчд биш байна л гэж үздэг юм байна. Тэгэхээр заавал тэр хүмүүсийг хамтран амьдрах гэж байгаа. Улсын бүртгэгдснээр л гэр бүлийн одоо эхнэр нөхөр гэдэг нэршлиг зүгээд гэрлэгчд гэж явах нь шүү дээ тийм ээ. Тэгэхээр ер нь бол улсын бүртгэлтэй бүртгүүлээ туйлсараа гэр бүл болоод явах нь аль аль талдаа илүү хэрэгцээтэй байдаг. За яг хуу амьдрал дээр зүгээр бод жишээнүүд айгүй их байдаг л да. Юу гэхээр одоо амьдрал айгүй баян байхгүй юу? Одоо гэрлэлтэй батлуулаагүй байжгаад тийм ээ нас орчлаа гэж одоо гэрлэгчийн хин нэг аль нэг нь тийм ээ. За энэ тохиолдолд одоо юу гэдгийг хүүхд одоо эрэгтэй нас орсон байлаа гэж бодоход эхнэр нь жирэмсэн үлдчихжээ. Хүүхдийн овоглох асуудал яригдана. Наад захын асуудал нь тийм ээ. Гэрлэлтэй бүтүүлэг байхад тийм. Гэрлэлтэй батлуулсан байсан гэрлэгчдийн одоо нэг нь нас орчлаа гэж бодъё л доо. Тэхийн бол нөгөө жирэмсэн үлдсэн гэрлэгч нас орсноос хойш 10 сарын дотор төрсэн хүүхдийг нөгөө гэрлэлтийн гэрчлэгийг үндэслээд эцгээр нь овоглож болдог. Гэтэл гэрлэлтийн гэрчлэгээгүй бол нөгөө хамтран амьдрагчийн нэг нь нас орсны дараа хүүхдийг хинээр нь овоглох вэ гэдэг асуудал. Одоо хамтан амьдралтай байсныг тогтоолгохоос эхлээл шүүхийн одоо процесс явагдаж эхэлнэ гэсэн үг л. Тийм шүү дээ. Тэр яг хамт амьдарч ирснийг бас яаж мэдвүү тийм ээ. Тийм. Тэгэхээр тэрийг шүүхийн журмаар л тогтоолгоно гэсэн үг. Хамт амьдарч байсан гэдгийг хамтан амьдралтай байснаа тогтоолгоод тэгжиж хүүхдийнхээ овгийг солиулна гэсэн үг. Тэгээ нөгөө хүүхэд овог солиулна гэдэг чинь өөрөө цаашдаа хүүхэд нөгөө эцэг гэхээ мэдэх, удам судраа мэдэх, цусаар тохос урдчлан сэргийлэх алсын зорилго нь зүгээр эдийн засгийн утгаараа наад талдаа одоо өв залгамжлахаас ихсүүлэл бас асуудлууд байна шүү дээ тийм ээ. Тэгвэл одоо гэрлэлтэй бүртгүүлэх нь бол их ач холбогдолтой гэж юм чи яаж бүртгүүлдэг юм бэ? Одоо энэ залуучууд чинь болвол мэдгүй шүү дээ. Одоо хуримл хийж бүртгүүлэх юм уу? Одоо хаана очих вэ? Улсын бүртгэл дээр очих юм уу? Хорон дээр очих юм уу? Дүүрэг дээр очих юм уу гэл те. Юу бүрдүүлээд хаана очивол яаж бүртгүүлдэг юм бэ? Тэгэхээр гэрлэлтэй бүртгүүлэх асуудлыг ярихын өмнө эхлээд гэрлэхэд харшлах шалтгаан эхлээд ярьсан дээр баг гэж бодож байна. Яавал харшлах шалтгаан байгаа. За гэрлэгчтэйхийн нэг нь өмнөх гэрлэлтэд цуцлуулаагүй өмнөх гэрлэлт нь хүчин төгөлдөр байгаа бол гэрлэлтийг бүртгэхээс татгалцсан. За гэрлэгчтэйхийн нэг нь одоо насан туршаагүй 18 наснд хүрээгүй бол гэрлэлтийг бүртгэхээс татгалцсан тийм ээ. Гэхдээ энэ дээр нэг юм гэдэг 18 нас хүрчиж иргэний хэрэгцээ бүрэн чадамж үүсдэг тийм үү. Гэтэл иргэний хуулийн 15-ын 2 заасан шиг санагдаж байна. 15-2 зааснаар 16 нас хүрсэн 18 нас хүрээгүй хүн одоо өөрийгөө иргэний хэрэгцээ бүрэн чадамжтай гэдгийг тооцоолохоор шүүхэд одоо хүсэл нэхэмжил гаргаж болдог байхгүй. Одоо би иргэний хэрэгцээ бүрэн чадамжтай гэж тооцоолъё. Мэдээж цэг их асар хамгаалагч харгалзан дэмжигчийн дээр зөвшөөрөл олгосон байх хэвээр. Ингээд 16 насаа хүрсэн хүн шүүхийн шийдвэрээр иргэний хэрэгцээ бүрэн чадамжтай гэдгийг тогтоосон шүүхийн шийдвэр байх юм бол гэрэлтэг бүртгүүлж бас болно тийм ээ. Ер нь бол ерөнхийдөө 18 нас бусад тохиолдолд гэрлэх нас бол 18 нас хүрсэн байхаг яаж байгаа. Манайхан бас нөгөө хий нас гэж тоолоод байдаг шүү дээ. Би одоо хий насаараа 18-тай. Тэгэхээр энэ насыг юугаар нь тоолох вэ гэвэл яг л тэр төрсөн он сар өдөр тийм ээ хоног тэрүүгээрэл 18 төрсөн үгүй юу гэдгийг тогтоож байгаа. За дээрэс нь гэрлэхэд харшлах одоо сэтгцийн эмгэгтэй юу үгүй юу гэдэг асуудал. Удамшиг хандлагатай сэтгцийн эмгэгтэй бол гэрлэлтийг бүртгэхээс татгалцдаг юм байгаа. Тий. Тэгээд энэ гэр бүлийн тухай хуулийн тэгэхээр тэр өвчтөе үгүйгээ яаж мэдх юм бэ? Эмнэлгийн байгууллага шинжилгээгээр тогтоогдно. Ер нь бол улсын бүртгэгч одоо энэ сэтгцийн өвчтөе байж магадгүй гэж үзэх юм бол эрх бүхий байгууллага шинжилгээ хийлгээд тэр дүгнэлтэд гаргуулна л гэсэн үг. За ингээд нөгөө гэрлэлтийнхаа бүртгэлийн газар очих нь байна. Тийм. Дээрээс нь нөгөө би сая хэлхээ мартчихж төрөл садангийн хүмүүс хоорондоо гэрлэлийг бас хоригдж байгаа. Одоо харгалзан дэмжигч, дэмжүүлэгч хоёр хоорондоо гэрлэлийг хоригдно. Үрчлэгч, үрчлүүлэгч хоёр хоорондоо гэрлэлийг хоригдсан зохицуулт байдаг. Түрүүний тэр нөгөө төрөл садангийн хүмүүс хоорондоо гэрлэлийг хоригдно гэдэг байна шүү дээ. Энэ бол яг нөгөө гэрлэгчдэд л хооронд нь хамааралтай байна гэсэн. Тэрнээс биш одоо гэрлэгчдийн одоо юу гэдгийг одоо гэрлэгчдийн хин нэгнийх нь хамаатан нөгөө нэг цусан төрлийн биш хамаатантайгаа гэрлэлт асуудал дээр нь бол хамааралгүй яг гэрлэгчдэд өөрсдөд нь хамааралтай ойлголт гэж ойлгож байна. Тэгээ ингээд гэрлэхэд харшлах шалтгаан байхгүй бол гэрэлтэг бол бүртгүүлэх нь шүү дээ тийм ээ. Хаана яаж бүртгүүлэх вэ гэдэг асуудал түрүү ярьсан. Хаана бүртгүүлэх вэ гэвэл нөгөө гэрлэгчдийн хин нэгнийх нь амьдарч байгаа оршин суугаа харааныхаа улсын бүртгэгчид очиод гэрэлтэй бүртгүүлнэ. Гэхдээ гэрлэлтэй бүртгүүлэхэд зөвхөн хоёулаа хөтөлцөж очиод бүртгүүлчихгүй. Заавал гэрчиг байлцуулна гэж.
гэрчийг байлцуулж иж гэрэлтийг бүртгүүлнэ. Гэрчээр ямар хүн байж болох вэ? 18 наснд хүрсэн иргэн эрх зүйн бүрэн чадамжтай. Заал нэгэн төрөл ер нь бол тийм гэрлэгчид өөрсдөө гэрчээ сонгоно. Гэхдээ тухайн хүн нь өөрөө бас 18 наснд хүрсэн иргэн эрх зүйн бүрэн чадамжтай. Тийм хүн байхыг шаардж байгаа. Зөв. За ингээд гэрлэлтэд бүртгүүлчлээ. За дундаас нь тэмээ хүүхэд гарлаа. За ингээ байж итл одоо нөгөө гэр бүлийн маргаан үүснэ. Тэгэхээр одоо нөгөө гэрлэл цуцлах асуудал руу бол явж орно л доо. Тэгэхээр энэ гэрлэл цуцлах асуудлаар та яаж ер нь залуучууд хэрэг гэрлэлтэд цуцлуулж юм. Тийм ээ ер нь шалтгаан нь юу гэж бодож байна. Эндээ одоо зөвлөгөө авах гээд ирж байгаа хүмүүсийн хажиглахаа тийм ээ ямар шалтгааны бол үсгээд ер нь эрэгтэй цуцлуулах гэдэг юм уу эмэгтэй цуцлуулах гэдэг юм тийм хүүсийн ялгаа бас байх уу тийм хүмүүсэл дээр яг нөхөөсийн ялгаа гэхээсээ илүү одоо гэрлэл цуцлуулж байгаа шалтгаан өөрөө янз бүр байна л да. Ихэнх тохиолдолд юу гэдгийг гэр бүлийн одоо харилцаа гэдэг төрөнд ярьлаа шүү дээ. Гэтэл гэр бүлийн харилцаа чи өөрөө бүгд хуулиар зохицуулагдахгүй байхгүй юу? Ихэнх тохиолдолд одоо юу гэдгийг энд нөгөө гэрлэл цуцлуулахад цаг хугацаа ерөөсөө хамаарахгүй байгаа тань. Ихэвчлэн бид нар нөгөө урт удаан жил олон жил хамтран амьдарсан гэр бүл тогтвортой байдаг гэж ойлгоод байдаг шүү. Гэтэл 10 жилээс дээш амьдарсан гэр бүлүүд одоо нийт гэрлэлтэд цуцлуулсан хүмүүсийн одоо 50-с дээш хувь нь байх жишээ нэ тийм ээ. Тэгэхээр энэ нөгөө гэр бүл цуцлуулж байгаа цуцлах шалтгаанд чинь өөрөө айгүй олон нийгмэл шалтгаанууд байгаа юм л да. За магадгүй нөгөө хувийн таарамжгүй харилцаа гээл хүмүүс орж ирж байна. За тэгээд дээрэс нь хүчирхийллийн асуудал орж ирж байна. За ер нь бол энэ дэр яг тэр ингээд хэлчихэд дийлэх шалтгаан. Тийм. Тэгээ энэ гэрлэлт чи өөрөө ер нь юу юм бэ гэж бодохоор ерөөсөө л нөгөө сайн дурын үндсэн дээр энэ гэр бүл чинь өөрөө бүрэлдэхүүн бий болж байгаа шүү дээ. Гэтэл ингээд амьдрал айгүй баян тийм үү. Би зүгээр боддгийн бид нар өөрсдөө нөгөө бид нар өсөх наснда одоо гэр бүлийн төлөвшөл, гэр бүлийн боловсрал гэдэг юмны талаар айгүй тийм хангалтгүй мэдээлэлтэй байжгаад энэ гэр бүлийн амьдрал руу зөвөр ингээ урсгалаараа яваад орчдөг юм шиг санагддаг байхгүй. Хайр сэтгэлээрээ л тийм. Ер нь бол тийм хайртай дуртай гэж байгаа л үерхэж авч байгаа л хүүхдтэй болоод тэгэл нэг гэртээ ороод ингээл амьдрал болчихж байгаа тохиолдлууд айгүй илбэг тохиолдож байгаа байхгүй. Яг төлөвлөөд тийм ээ. Энэ дээр айгүй хариуцлагатай хандж байгаа хүмүүс байна. Гэхдээ энэ хэсэг бол айгүй цөөхөн баг. Хариуцлагатай хандна гэхээр гэрлэлтийн гэрээ хийж суудаг тийм тохиолдол ер нь байх амьдрал дээр байна. Гэрлэлтэд чиний эрхийн шүү, өөрийн шүү, би ингээ энийг эн чи тэрийг эн тохиолдол бол байна. Хоёлаа салуулын гişүү, хөрөнгөө ингэж хуваан шүү гэдэг гэрээ хийх үү? Ер нь бол цөөхөн тохиолдолд түгээмэл бол биш. Яг гэрээ хийн гэхээр иргэд юу гэж яадаг вэхээр хүлээж яадаг вэхээр нэг тийм сөрөг юм шигтэй нэг ямар нэг ашиг сонирхлоор суугаад байгаа ч юм шиг. Яг бас нөгөө ихтгэл өнөмшлөө. Уг нь бол эн чинь бас нэг боловсролын асуудал тийм боловсролын юм шиг надад бол боловсралтай юм шиг санагдаж байна. Бас нэг их хөөрг хариуцлага ухамсарлаа сууж ин тий. Бас тэрнийхээ төлөө гэрээнийхээ үрийг биелүүлэх гэж бас хичээх байлгүй дээ. Энэ ийм байдаг аахгүй. Одоо хүмүүсийн нөгөө сэтгэх хэв маяг бас харагдаад байна л та. Одоо яг ингээд асуудлыг айгүй арцнал байдлаар сэтгэдэг хүмүүс байна тийм үү. Тэр хүмүүс бол одоо сэтгэл зүйн асуудлыг урьдчилан олохгоосоо улдаар хэсэг хугацааны дараа одоо энэ асуудал гэрлэл цуцлагдсан асуудал тохиолдолд би яах вэ гэдэг асуудлыг л гэрийн зохицуулаад байна. Гэрээ гэдэг чинь өөрөө юу юм гэхээр ирээдүйд бий болох үүсч болох асуудлыг өнөөдөр энэ цаасан дээр л булгаж зохицуулаад байгаа асуудал ч л үндсэндээ нэг үгээр гэрээ байхгүй да. Тэгэхэд бид нар зүгээр юу гэдгийг амны бэлгээс артын бэлэг гэдэг манай нэг үг байна тийм үү. Ерөн зүгээр ингээд үерхэд нөхрөлөөд дөнгөж амьдрал ингээд эхэлж байгаа тэр үедээ хүмүүсийн харилцаа их л одоо халуун дэврэн сэтгэл хөдлөл илүү давмгаалдаг юм байна л да. Энэ үед салсан тохиолдолд яах вэ гэдэг талаар бодохыг хүсчихгүй юм уу? Эсвэл энэ талаар ингээд тийм муу юм зүгэн чинь гэж боддог юм уу? Магадгүй яг тэр хандлага байж магадгүй. Гэхдээ нэг талаасаа яг нэг эргэцэн бас боловсролын асуудал яригдчихл байгаа. Гадны орнуудад бид гэхдээ зүгээр энэ дээр юу гэж хэлэх вэ гэвэл за яг гадаадын иргэнтэй гэр бүл болж байгаа тохиолдолд гэрэлтийн гэрээний асуудлыг уг нь хийжүүлэх зүгээр. Ялангуяа аль улсын хууль тогтоомжийг хэрэглэх гэрэлтэд цэцсэн тохиолдолд хүүхдтэй болоод хүүхдээ асрамжаа хинэн авах юм гэдэг асуудлуудыг уг нь гадаад иргэнтэй гэр бүл болж байгаа тохиолдолд энэ дэр айгүй чухал ач холбогдолтой орж ирж байгаа байхгүй. Яагаад тэгж байгаа юм гэхээр манай Монгол иргэд зүйлүүд гадаад иргэдтэй айгүй их гэр бүл болж байгаа. Солонгосын иргэнтэй гэр бүл болцсон. Солонгосын хуулиараа тэндээ гэрэлтэй батлуулаад тий хоёр хүүхэдтэй болцсон. Тэгээ гэрэлтэй өнөдөр цоцлуулахдаа нөхөр нь тий солонгосын одоо гэр бүлийн хуулиар юу яддаг юм бэ л дээ нөгөө хинэн хүүхдүүдээ одоо эдийн засгийн хувьд илүү одоо юмар дутагдуулахгүй элбэг хангалуун сайхан амьдруулчих вэ гэдэг юм айгүй чухал юм байна л та. Тэгэхээр тэр талаас нь ингээд аавд ирнэ
хүүхдүүдийн ингээд тогтоогоод өгчдөг. Ээж мөнгөгүй, дээрэс нь Монголын иргэн гадаад иргэн хүүхдүүдтэйгээ уулзах чадахгүй ингээд байж байгаа тохиолдол амьдрал дээр байж байгаа байхгүй. Тэгэхээр гадаад иргэнтэй гэр бүл болж байгаа тохиолдолд ер нь тухайн улсын хуулийг бүр нэггүй бүр судлаад өөрт одоо ирээдүйд үүсэх үр дагавраа нарийн сайн судалчаагүй л бол ер нь аль улсын хуулийг хэрэглэх вэ гэдэг юм гэрэн дээр аягүй сайн тодорхойлоод өгсөн дээр санагддаг. Тэгэхээр бас яг давуу талууд биш гэрэлтийн гэрээ их гэрэлтээ бүртгүүлэх гэх тийм. Ер нь бол зүгээр амьдрал одоо айгу баян штэ тийм ээ. Өнөөдөр ингээд үүсэж байгаа амьдрал ирээдүйд одоо хуглын цэгэл айгу зүг тодорхойлохгүй. Ямар тохиолдолд юуг би төвчгүй юм бэ гэдгийг хүн гэрлэхээс өмнө айгу сайн бодох хэрэгтэй байхгүй. Хамтран амьдрах гэж байгаа хүний ч гэсэн айгу сайн судлах хэрэгтэй байхгүй. Манайхан судлахгүй байжгаад хоёулаа хөтөлцөөл айгүй гоё байж байгаа үе дээр ингээд амьдралаа үсгээд ингээд ирэх үрг үсгээд хүүхдтэй болчдөг. Нэгэнтээ нөгөө хүүхд төрцсөний дараа гэрлэл цэцэл нь одоо тустай амьдрна гэдэг шийдвэр гаргана гэдэг өөр айгууд одоо том шийдвэр болчдөг байхгүй. Ялангуяа нөгөө хамаарал тарилцаатай байгаа хүний хувьд энэ өөрөө асар том шийдвэр болоод төвөрчдөг. Тэгэхээр энэ асуудлыг бол дараа яг тусгаалсан сэдвэр авч үзэх учраас ингээд төр дарагч тийм ээ. За ингээд одоо гэрлэл цуцлах боллоо. Энэ гэрэлтийг яаж цуцалт юм бэ? Ямар хэрэгцээ үр дагавар үүсэх вэ? Хаана очиж цуцлуулт юм бэ? Тэгээ одоо ингээд сэтгэл хөдлөлөөр цуцлуулъя гэж шийдчихэд гэрэлтээ цуцлуулчаад эргээд за ер нь битээр эвлэрлээ дахиад гэрэлтээ батлуулъя гэх тохиолдол байх уу? Ер нь мэдээж байх л байх л та. Тэгэхээр дахиад батлуулдаг уу? Ер нь бол батлуулж болдог уу? За тэгэхээр гэрлэлт дуусгаар болох гэрлэлт цуцлах гэд ойлголтод байгаа тийм ээ яг хууль зүйн хүрээнд. За гэрлэлт дуусгаар болох гэдэг дотор чинь гэрлэлт цуцлалт нь өөрөө хамт ороод явчихж байгаа. За ямар тохиолдолд гэрлэлт дуусгаар болдог вэ гэхээр гэрлэгчийн нэг нас барсан тийм ээ эсвэл нас барсан гэж тооцогдсон тийм ээ шүүхийн шийдвэр гарчихсан. За эсвэл шүүхийн болон захиргааны журмаар гэрлэлт цуцж байгаа энэ тохиолдолд гэрлэлт дуусгаар болж байгаа штэ. За нас барсан бол ойлгомжтой тийм үү. За нас барсан гэж тооцох үндэслэлүүд одоо хуульд заасны дагуу нас барсан гэж шүүх тогтоодог тийм үү. За тэр нь бол одоо юу гэдгийг өнөөдөр гэрээсээ гараад ор сургуу алга болцсон хүн тийм эргэж ирэхгүй ингээд чив чимээг болчлаа гэж бодол та хаана байгаа нь мэддэхгүй сураг чимээ байхгүй. Энэ тохиолдолд 5 жил өнгөрсний дараа одоо шүүхэд одоо нөгөө гэрлэгч тийм үү шүүхэд хүсэлтээ гаргаад одоо ингээд нас барсанд тооцоолох тухай нэхэмжил гаргаад нас барснаар тооцоолж болдог. Одоо амь насанд аюултай нөхцөл байдалд алга болсон гэж бодъё тийм үү. Одоо байгалийн гамшигын үед ч гэдэг юм уу. Эсвэл одоо ууланд тэр одоо амьд үлдэх аргагүй тийм нөхцөл байдалд алга болсон бол 1 жил өнгөрснөөс хойш гэдэг ингээд хугацааны хувьд нанцааны янз бүр байгаа тийм ээ. За гэрлэлтийг одоо юу гэдгийг түрүүний нөгөө гэрлэхэд харшлах шалтгаан гэдэг нэг ярьсан да. Тэр дотор нөгөө өмнөх гэрлэлт хүчинтэй байгаа гэдэг нэг хальт яриад өнгөрсөн та санаж байгаа бол тийм ээ. Тэгэхээр нөгөө өмнөх гэрлэлт хүчинтэй байгаа гэдэг доторт одоо амьдрал баян юм чинь нас барсан тооцогдсон байсан хүн дахиад гэрлэх гэж байна гэж бодъё л та. Гэтэл ингээд нас барсан тооцогдсон шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр байгаа боловч дахиад гэрлэлтээ өмнөх гэрлэлтээ одоо шүүхийн журмаар болон ингээд гэрлэлтээ цуцлуулаг бол өмнөх гэрлэлт энэ нөгөө гэрлэлтийг бүртгэхээс татгалзах шалтгаанд тооцогддоггүй гэдгийг бас онцлоод хэлчихэ тийм ээ. Амьдрал баян учраас хүмүүс ингэж асууад идэг л та нөгөө одоо 90 онд ч юм уу те Солонгос гараа явцсан ч юм уу. За заавал Солонгос руу гадаад руу явцсан. Тэгээ тэндээ бол байгаад байгаа нь мэддэгдээ те өөр хүн амьтанда байна амьдарчин гэ мэддэгдээд байгаа бол эндээс нөгөө энд үлдсэн ар гэрийнхнаасаа гэрэлтээ цуцлуулаагүй. Тэгээд энд нөгөө эхнэр ч юм уу үлдсэн нөхөр нь ямар нэг харилцааны нөхөд гэх нөгөө гэрлэл бүртгэлтэй одоо таны хэлгээр өөр хүнтэй суух гад тэгэхээр болдгоо ч юм уу те. Тэгээ нөгөө хүнд мэддэгтээ тэр хүн ямар ч холбоогүй алга болсон байгаад гэдэг. Тэгэхээр одоо энэ тохиолдол яа гэм ер нь гэрэл цуцлахад хоёулаа харилцан зөвшөөрөх систем нэгдлийн зөвшөөрлөөр цуцалчиж болд юм. Хоёр хүн хоёулаа нийлээл гэрэлтэй батлуулж байгаа учраас цуцлахад ч гэсэн хоёулынгийнх нь асуудал тийм. Цуцлахад яадаг юм бэ гэдэг түрүү нөгөө дутуу орхичлаа тийм ээ. Дуусгаар болгох шалтгааны чинь нэг гэрлэл цуцлалт байгаа шүү. За захиргааны журмаар болон шүүхийн журмаар хоёр янзаар гэрлэлтийг цуцалж байгаа. Ямар тохиолдолд захиргааны журмаар цуцалж байгаа вэ гэвэл 18 нас хүртэлх насны хүүхэдгүй, эд хөрөнгөө маргаангүй гэрлэгчид хэн аль нь одоо гэрлэлтийн одоо цуцлуулах асуудал дээр маргаангүй байгаа. Энэ тохиолдолд хоёулаа иргэний бүртгэл дээр очиод гэрлэлтээ дуусгаар болгох бүртгэлээ хийлгээд ингээд гэрэлтээ цуцалж болж байгаа. Ямар тохиолдолд
тохиолдолд шүүхийн журмаар цуцлаад байна гэхээр нөгөө 18 настай хүртэлх насны хүүхэдтэй хөрөнгө маргаантай гэрэлтэд цуцлуулахгүй гэсэн юм маргаантай байгаа тохиолдолд шүүхийн журмаар гэрэлтэг цуцлаад байгаа. Тэгэхээр шүүхийн журмаар гэрлэлт цуцлахад нэг талын санаачлахаар гэрэлтэг мэдээж цуцлахгүй. Заавал нөгөө нэхэмжлийн бүрдүүлбэрт чинь хариуцагч гэдэг хүний чинь хаяг адрес юм тодорхой байх, хариуцагч өөрөө хэн бэ гэдэг нь тодорхой байх шаардлага өөрөө тавигдчихж байгаа шүү дээ. Тийм учраас гэрлэгчдийн хэн аль нэг нь байлцуулах шаардлага бол байна л гэсэн. Яг хөө зөвхөн гадаадд байгаа иргэдийн хувьд тэтгэмжлэгдсэн төлөөлөгч томлоод гэрэлтэд цуцлуулах нэхэмжлээ гаргаад ингэж явж болдог. Гэтэл нөгөө хариуцагч нь гадаадд байгаа тохиолдол жоохон төвөгтэй болчдөг. Тэнд одоо нэхэмжлэлийг яах вэ тийм ээ шүүх хурал энд болох гэдэг тийм ээ нөгөө хүн гэрэлтэд цуцлуулах гэдэг. Тэгэхээр ер нь бол яг хөө зөвхөн амьдрал дээр одоо асуудал нь байгаад байгаа учраас манайхан ч гэсэн энэ асуудлуудыг айгүй их сонирхож байгаа тийм ээ. Тэгэхээр яг тухайлсан тохиолдол болгон дээр өөр учраас яг энэ нариуцчилсан асуудлаараа бол хуульчаас бас зөвлөгөө аваад цаашаа шийдвэрлээд явах боломжтой. Гадаадд байгаа хаяг адрес юм тодорхой байгаа тэр нь бүртгэл нь тодорхой байгаа бол бас асуудал арай өөр бийж болно тийм ээ. Гэтэл байгаа үгүй тодорхойгүй ингээд алга болчихж байгаа хүмүүс бас байгаад шүү дээ тийм ээ. Гэхдээ эн чинь өөрөө гадаад байгааг нь мэдэгдээд байна гэдэг чинь нөгөө сургаггүй алга болсон гэдэгт бол хамаарахгүй тийм хамаарахгүй гэсэн үг. Ер нь бол тэгэхээр ер нь бол шүүхийн журмаар л гэрэлтэд цуцлуулна. За ингээ гэрлэл цуцлахаар аюул олон асуудал үүсгэнэ нөгөө хүүхдийн асуудал те одоо хин дээр нь хүүхдээ байлгах юм төрөнгөө яах юм яаж хуваах юм за нөгөө бүр хамт зээл авсан байдаг тэр зээлээ яах юм хинэн төлөх юм ингээд аюул олон асуудал үүснэ. Энэ тал руу одоо хоёлаа орё л та тэгэхээр одоо хүүхдийн хин дээр үлдэх асуудлыг яаж шийддэг юм бэ шүүх. Тэгэхээр хоёлаа ингээ одоо нөгөө шууд шүүх хуралдаан шууд болчихж байгаа тохиолдолд надад асуудалж яригдах гэж байна. Тэгвэл одоо шүүхэд яаж гэрэлтэд цуцлуулах нэхэмжлээ өгөх юм бэ гэдэг асуудал. Тэр гэрлээд өгөх нь тийм ээ. Процессын асуудал байгаа байхгүй юу? Шууд иргэний шүүх шууд юу гэдгийг гэрлээд цуцлуулах нэхэмжлэг хүлээж аваад шууд цуцлаа шийдчихдэг байхгүй юу? Энд дэр чинь тодорхой нөгөө процессын асуудлууд яригдчихэд. Ер нь бол гэрлэл цуцлалтын асуудал шүүхээр орохоос өмнө заавал эвлэрүүлэн зуучлал гэдэг юмар орсон байхыг шаарддаг. Тэрийг өөрийнхөө амьдарч байгаа дүүргийнхаа шүүхтэр очих уу? Үгүй хариуцагч. Ер нь бол хариуцагч эхнэрийн хандлаж юм. Одоо ер нь салах гээд байгаа тал нөгөө салах гээд байгаа хүнийхээ шүүхтэр очих нь шүү. Өөрийнхөө шүүхтэр шүү. Нөгөө өөрийнхөө амьдарч байгаа шүүхтэр. Тий. Одоо юу гэдгийг гэрлэгчд за Эргэн Бата Дулмаа хоёр гэрлэгч гэж батай тийм үү? Бата шүүхэд Дулмаагаас гэрэлтэд цуцлуулъя гэд нэхэмжлэл гаргах гэж байна гэж бодъё л да. Энэ хоёр хоёулаа тус тустай хаягтай тус тустай амьдраад магадгүй 2-3 жил болцсон байг гэж бодъё тийм үү? Бата шүүхэд нэхэмжлэлээ хаана гаргах вэ гэвэл Дулмаагийн оршин суугаар хаягийн дагуу шүүхэд хандах хэрэгтэй байхгүй юу? Иргэний шүүхтэр. Тий, иргэний анхаа шатны шүүхтэр. Гэхдээ миний саяны хэлсний дагуу эхлээд иргэний шүүхтэр шууд очих гоо шүү дээ. Эхлээд яг тэр иргэний шүүхийн харьяалсан эвлэрүүлэн зуучлал дээр эхлээд тэр нь хаана байдаг? Шүүхийнхээ дэргэд байж байгаа. Тэгээд эвлэрүүлэн зуучлалт эхлээд хандах нь байна тийм үү. За ингээд эвлэрүүлэн зуучлал 30 хоногийн дотор асуудлыг шийдвэрлэх нь. Эвлэрүүлэн зуучлал очиод би эхнэрээсээ салгасан юм аа гэж хэлэх. Өргөдлөө бичнэ. Хэлэхгүй өргөдлөө бичнэ гэд очиод бичээд өгнө тийм. Бичээд өгнө. Улсын тэмдэгтэй хураамжинд 30 сая төгрөг байдаг. Тэгээд эвлэрүүлэн зуучлалт ингээд өргөдлөө бичээд өгсөний дараа нөгөө өргөдөгч тал одоо өөрөөр хэлбэл Дулмаа бол өргөдөгч тал болж орж ирж штэ тийм үү. Өргөдөгч талын хэн алийг байлцуулна. Эвлэрүүлэн зуучлалтаар бол ихэвчлэн итгэмжлэгдсэн төлөөлөгч оролцох нөгөө Дулмааг бол нөгөө эвлэрүүлэн зуулчлалын газраас өөрсдөө дуудах уу? Тэг нь эвлэрүүлэн зуучлалаасаа дуудана. Тэгээд одоо юу гэдгийг нөгөө сэтгэл зүйчтэй уулзуулна тийм ээ тодорхой эвлэрүүлчих гээд л үзэх нь шүү дээ. Ингээд эвлэрэл хэрвээ амжилтгүй болох юм бол эвлэрүүлэн зуучлалаас дүгнэлт гардаг. Тэр процесс хэр удах уу? Хэр их хугацаа өгөх үү эвлэрүүлэн зуучлал ер нь бол 30 хоног дотор. 30 хоногийн дотор эвлэрээ гэж боломж олох нь тийм. Яг эвлэрүүлэх ажиллагаа явагдах. Эвлэрүүлэх ажиллагаа явагдана. Шүүхээс бол нөгөө эвлэрэх хугацаа олгоод буцаадаг штэ. 3 сарын хугацаа гэдэг. Тэр тусдаа. Энэ эвлэрүүлэн зуучлалт чинь бол өөрөөр хэлбэл шүүхээс өмнөх шат холиод л ойлгоод байхгүй. Одоо ингээд очихоор чинь эвлэргээ буцаачдیں۔ Ингэлээ гэл ингээд ам дамжаалны нэгэндээ одоо фэйсбүүкээр ч юм аюу их зөвлөгөө өгдөг штэ. Тийм. Тэр нь л тустай ойлголттой хань. Тий, ер нь бол нөгөө гэр бүл тогтвортой байна гэдэг чинь өөрөө айгүй чухал асуудал ахгүй юу? Ер нь бол тий тэрийн бодлого байна шүү дээ. Бас энэ Бата Дулмаа хоёрыг юугөө салгаал тэр хүүхдийн өнчлөгч мэргүй шүү дээ тийм ээ. Тийм учраас гэр бүлийг зүгээр шууд анхны одоо юу гэдгийг шууд хүлээж аваад цуцалчдгүй л байна л та. Тэгэхээр заавал эвлэрүүлэн зуучлал болж өгвөл эвлэрээ цаашаа амьдрал гэдэг байгаа байхгүй юу? Эвлэрүүлэн зуучлалаар орохгүй шууд шүүхтэр хэргийг хянаа шийдвэрлэж байгаа ганцхан тохиолдол нь хүчирхийллийн харилцаа байна уугүй юу гэдэг асуудал байна. Үнэхээр одоо юу гэдгийг хүн одоо нэг одоо гэр бүлийн орчин хүний хувьд хамгийн одоо
амар амгалан байх орчин байхгүй юу. Хүн одоо тэртээ дэргүү гэрээс гараад бид нэр өдөр тутамдаа амар их стресстэй нийгэмд амьдарч байгаа шүү дээ тийм ээ. Ажлын асуудлууд яах вэ? Мөнгө яаж олох вэ? Тэ? Дараагийнхаа ажлуудыг яаж амжуулах вэ? Тэртээ дэргүү ийм их стресстэй орчинд амьдарч байхад гэр бүл бол хүний хамгийн амар амгалан байх хэвээр орчин тэнд байгаа. Дээрээс нь тэр дотор хүүхэд өсч торнж байгаа, хүүхэд хүмүүжж байгаа гэдэг утгаараа тийм ээ. Тэгэхээр ингээд гэр бүл амар амгалан байж чадахгүй нэгнийх нь хүчирхийлэл дарамт ингээд байнга эсвэл гэрлэгчэд хэн айл нь харилцсан одоо нийлхэрэл хэрүүл хийгээл тийм ээ хэрүүл зодон хийгээд ийм байгаа тохиолдолд бол энэ гэр бүлийн амьдрал цаашаа хэвийн журмаар үргэлжлээд явна гэдэг айгүй асуудалтай байхгүй. А яг хөө зүгээр юу гэдгийг хоёулаа хамтдаа энэ байдлыг илүү эрүүл тийм ээ уур амьсгалтайгаар гэр бүлийнхээ амьдралыг цаашаа үргэлжлүүлээд аваад явъя гэвэл одоо гэр бүлийн зөвлөгөө өгдөг төвүүд сэтгэл зүйч нар айгүй олон болчихсон. Уг нь бол тийш очиод зөвлөгөө аваад ингээд явбал бас их үр дүнтэй юм шиг байна. А гэтэл хин нэгний давмгаалсан хүчирхийлэл байгаад байгаа тохиолдолд энийг төвчээд амьдр гэдэг юм байж болохгүй байхгүй. Нийгмийн зүгээс ч тэр төрийн зүгээс ч тэр тийм ээ эсвэл тэр нөгөө хүчирхийлэлд өртөөд төвчээд байгаа хүний ах トゥ амраг садан хамаатай садангууд бас хэлдэг л да. Манай удамд одоо гэрэлтэд цуцлуулсан хүн байгаагүй шүү ч гэдэг юм уу тийм ээ. Иймэрхүү сэтгэл одоо нэг стереотип тийм хандлагаас болоод гэрэлтэд цуцлуулахгүй ингээд төсвөрлээд эсвэл үр хүүхдээ эцэгтэй байлгаач гэдэг юм уу. Ийм хандлагаас болоод ингээд тэсэд яваад байдаг тохиолдол байдаг. Гэтэл энэ нөгөө тэр нэг зайшгүй амар амгалан байх ёстой гэдэг юм чинь хэмжээнээсээ ингээд хэтрээд жижиг маргаан бол байж болно. Энийг бол үүсэхгүй. Мэдээж хоёр тустай орчинд өссөн шал өөр арын шинтэй хүмүүс нэг дээвэр дор ороод амьдрахад асуудал мэдээж үүсэн тийм үү. А гэтэл энэ өөрөө бие махбодын хүчирхийлэл, нөгөө сэтгэл санааны хүчирхийлэл, хүчирхийллийн хэлбэрүүдээр ингээд байнга давтагдаад даамжаад ирэх юм бол энэ өөрөө гэрэлтэг цуцлахаас өөр аргагүй тийм нөхцөл байдалд орж байгаа байхгүй. Тэгэхээр яг энэ хүчирхийлэлтэй байгаа энэ тохиолдолд эвлэрүүлэн зочлол гэж юм уу эсвэл нөгөө эвлэрэх хугацаа олгохгүй шүүх хэрэгээ хүлээж аваад шууд гэрэлтэг цуцалдаг юм зохицуулт байж байгаа. А дээрээс нь зүгээр юм яг хүчирхийлэлтэй харилцаатай байгаа хүмүүс бас шүүхэд маргаан өгчихсэн байгаа хүмүүсээ сонирхож байгаа хэл та. Нөгөө шүүхэд нэхэмжлэл өгчөж байгаа шүү дээ. Шүүхэд нэхэмжлэл өгсөний дараа шууд өгөнгөт цуцалчдаг байхгүй. Манайхан болохоор нэхэмжлэлээ өглөө 7 хоногийн дотор ч юм асуудлыг шийдчихнэ гэдээ ойлгоод яваад байна. Гэтэл за түрүүний миний хэлснээр эвлэрүүлэн зочлолт нэхэмжлэл гаргаад өргөдөл гаргаад эвлэрүүлэн зочлох ажиллагаа амжилтгүй боллоо гэдэг дүгнэлт нь одоо 30 хоногийн дараа гарлаа гэж бодлоо л та. За тэгээ тэрийг аваад нөгөө иргэний шүүхтэй хандна. Иргэний шүүхтэй нэхэмжлэл гаргаснаас хойш 7 хоногийн дотор иргэний хэрэг үүсэхгүйгүй юу гэдэг шүүгчийн захирамж гарна. За иргэний хэрэг үүсгэснээр дараа анхан шатны шүүх хурал болох хүртэл 60 хоног. За шаардлагатай бол энэ хугацаа 30 хүртэл хоногор сунгаж болно гэдэг. Ингээд нэг үндсэндээ 2-3 сарын дараа анхан шатны шүүх хурал зарлагдах нь л дээ. Гэтэл хоёулаа одоо ингээд төсөөлөд үзье. Та хоёр одоо эхнэр төхөр байлаа гэж бодлоо л да. Би одоо ингээд өөр чинь байнга ингээд хүчирхийлэл өгдөг. Би хүчирхийлэл үлддэг ингээд эсвэл ингээд байнга уугаал арх ус үедээ агсан согтоо тавиал ингээд амгалан тавин байдал алдагдуулаад идэг хүн гэж бодъё тийм үү. Гэтэл шүүхээс нөгөө нэг дор амьдарч байгаа хүнд шүүхэд нэхэмжлэлээ гаргахаар оршин сууж байгаа хагийнхаа дагуул нөгөө нэхэмжлэлээ нэг хувь гардал шүү дээ. Нөгөө арх ууцсан нөгөө хүчирхийлэл үлддэг хүн нөгөө нэхэмжлэлийг хараад зүгээр байх уу? Чи юм уу ер нь надаас салдаг юм бэ? Ингээд асуудал үүсхийг бас үгүйсэхгүй байхгүй. Тэгэхээр шүүхээр гэрэлтэй эцэслийн шийдвэрлүүлэхээс өмнө бас нөгөө тустай амьдрахыг даалгах ч гэдэг юм уу арга хэмжээнүүдийг авч болдог. Тэрийг бас дуртай өнгөрчий тийм ээ. Тэгэхээр миний саяны хэлснээр ер нь бол нэг гэрлэл цуцлах процесс үндсэндээ нэг багадаа 3 сар 2-3 сар тийм ээ. Тэгэхээр энэ бас зарцуулагддаг байна. Төвөгтэй ч гэх юм уу мэдээж хэрэг одоо хуулийн ярилцаанд орохоор бас ядалч хэрэглээс их байдаг л да. Тэгэхээр энэ дээр одоо өмгөөлөгч авахын мэдээж давуу тал байгаа. Өмгөөлөгч ер нь надад бол одоо өмгөөлөгч авчмаар л санагдлаа. Тэр процессыг хүлээх, тэр өргөдөл бичих заас болохоор өмгөөлөгчтэй байвал ер нь яа тийм бэ? Ер нь аль тийм. Өмгөөлөгч авахын ач холбогдол бол өөр одоо зүгээр энгийнээр тайлбарлая л да. Та хоёр одоо нэхэмжлэгч хариуцагч хоёулаа шүүхтэр маргаж ийн гэж бит. Таны ялах магадлал 50%, миний ялах магадлал 50% гэж бодъё л да тийм ээ. Би өмгөөлөгчгүй орчих гэж бит. Би өөрөө хуульцсан мэдлэггүй. Гэтэл өмгөөлөгчгүй орж байгаа би өөрөө нэхэмжлэлийн одоо үндэслэл шаардлага юмаа шүүхэд болгохтой нотолж чадахгүй. Эсвэл нөгөө шүүхэд гаргаж өгөх өөрийнхөө нэхэмжлэлийг үндэслээд байгаа тэр нотлох баримтуудаа одоо нотлох баримтын хууль заасан шаардлага хангуулад гаргаж өгч чадаагүйгээсээ болоод өөрийн 50% боломжоо тэр доор алдчих боломжтой байхгүй. Өмгөөлөгч авснараа би өөрт байгаа 50% боломжоо тултал ашиглах боломжтой л гэсэн үг. Ер нь бол хамгийн энгийнээр хэлэхэд. Ер нь бол өмгөөлөгч авснаар
одоо асуудал 100% шийдэгдэж байгаа биш. Өмгөөлөгч авснараа энэ шүүх хурал би одоо ялчлаа гэсэн үг биш байхгүй. Өмгөөлөгч авснараа зөвхөн өөрт байгаа боломжоо 100% ашиглаж чадтал гэсэн үг. Боломжоор харах хэрэгтэй тий. Одоо мэдгүй ш тийм ээ. Одоо яар тий хүүхдээ одоо өөртөө авч үлмэр байвал тэрийг одоо юу гэж хэлж юу гэж илэрхийлвэл жишээлбэл хүүхдээ өөртөө авч үлдэх тий. И төрөнгөө хуваахаар бол ямар нэг төрөнгөө яаж өөртөө авч үлдэх, яаж хуваах юм. Тэрийг одоо шүүхэд л өмгөөлөгчөөр дамжуулж тайлбарлуулна. Тэгэхээр иргэний хэрэг шүүхт хянаа шийдвэрлэхэд талуудын өөрсдийнх нь хүсэл зориг хамгийн чухал байдаг. Иргэний хэрэг чи угаасаа энэ одоо иргэн Батагийн гаргасан хэмжлэлийн хүрээнд тийм үү дулмаагийн татгалзал энэ хоёр яаж ийн гэдгийг л харилцаад одоо дүгнээл дэнслээл тийм ээ аль нь баримтаар нотлогдож гин гэдэг тэр юм чи харж байгаа л хуулиа барайл хөндлөнгийн одоо ямар нэгэн хөндлөнгийн журмаар л шийдэж байгаа шүү дээ тийм ээ ямар нэгэн нөлөөгүйгээр гэтэл одоо юу гэдгийг талууд магадгүй зарим нэг асуудал дээр маргахгүй байж болно. Батагийн гаргасан нэхэмжлэлийн зарим хэсгийг дулмаа сайн дураараа хүлээн зөвшөөрчж болно. Тэгэх юм бол ингээд сайн дураараа хүлээн зөвшөөрсөн асуудал дээр нь шүүх ажиллагаа хийгээл нөгөө талуудыг мэтгэлцүүлээд авах шаардлага бол байхгүй тийм үү. Маргаад байгаа асуудал дээр нь асуудлыг шийдэж болно. Магадгүй Бата хүүхдийн асрамжийг дулмаа дээр үлдээе гэж шийдчих болох байхгүй. Энэ дээр энэ хоёр хоёулаа харилцан тохиролцсон байг. Тийм үү? Хүүхд ээж дээрээ байсан дээр юм байна. За би бол одоо хүүхдийн тэтгэлэг төлөхөөс татгалзахгүй гэдэг дээр энэ хоёр зөвшөлдсөн бол энийг бол энүүгээр нь шийдчихнэ. Хөрөнгөний асуудал дээр гол нь маргадаг байхгүй манай. Би хөрөнгө авах уу, чи хөрөнгө авах уу? Яг нөгөө хөрөнгө хийхээр ингээл хүмүүс амар бэлэг өгдөг шиг ингээл машин өгөөл, байр өгөөл тий. Тэр хөрөнгө чи яг хэний хөрөнгө? Тэгэд юу гэж маргадаг вэ гэхээр энэ чинь манай талаас өгсөн юм чинь миний хөрөнгө ч гэдэг. Энийг манай талаас өгсөн. Тэгэхээр энэ чинь заримдаа болох чинь бит хоёрыг суугаад дунд нь өгсөн байр хамт амьдраараа гэдэг өгсөн байр юм чинь дундын өргөж гэдэг юм уу те. Энэ чинь манай талаас өгсөн машин юм чинь минийх ч гэдэг юм. Дийлэнхтэй би барьж исэн юм чинь минийх. Миний нэр дээр байгаа ч гэдэг юм. Тэгээ нэг хөрөнгө хуваах дээр бас их асуудал байсан баг. Их асуудалтай, мэдээж асуудалтай. Яг таны саяны хэлсэн асуудал дээр бол мэдээж гэрлэгчдийг гэрэлснээс хойш бий болсон эд хөрөнгө, хамтрамжлах дундын эд хөрөнгө гэдгээр явж байгаа шүү дээ, тийм ээ. Зүгээр юу гэдгийг таны хэлсэн асуудал бол яг амьдрал дээр байдаг асуудал байхгүй. Манай талаас энийг өгсөн юм чи би энийг аав. Танай талаас энийг өгсөн юм чи би энийг аав гэдэг юм. Яг хөө зүгээр ихэнх тохиолдолд яг хөө гэрлэгчд харилцан тохиролцоод асуудлаа шийдчихдэг тохиолдлууд байдаг. Ихэнх тохиолдолд одоо миний түрүүний хэлснээр нөгөө бүх асуудал хуулиар зохицуулагдахгүй шүү дээ, тийм ээ. Заашлийн хэм хэмжээгээр зохицуулагдж байгаа хувь хүний ёс зүй, тийм ээ. Хүн чанар гэл энэ бүх асуудлууд чинь энэ асуудлуудыг шийдэхэд айгуу чухал байхгүй юу? За мэдээж саяны нөгөө заншил, ёс зүй энэ бүх асуудлууд хамаагүй би үнэхээр ашиг сонирхолтой байна гэж байгаа бол хуулийн журмаар асуудлаа шийдвэрлэнэ. Ингийн тулд ястаа нөгөө нотлох харамтуудаа гараад миний хуваар төрөнгөх гэж маргаж байгаа мó? Эсвэл гэр бүлийн хамтран өмчлөх дундын өмч хөрөнгө гэж маргаад байгаа мó гэдэг асуудлууд чинь тавигддаг байхгүй юу? Төрөний тэр нөгөө гэрлэлтэд батлуулаад тийм ээ гэр бүл болоод хамтран амьдрах эсвэл нөгөө гэрэлтэд батлуулахгүйгээр хамтран амьдрах гэдэг яг нөгөө хөрөнгөний маргаантай тулсан асуудал дээр бүр яг ялгаа нь аягүй чухал гарч ирдэг байхгүй. Миний саяны хэлснээр нөгөө гэрлэгчдэг гэрэлснээс хойш бий болсон төрөнгө чинь гэрэлж хамтран одоо хамтран өмчлөх дундын өмч хөрөнгө гэдээ ярьчлаа шүү дээ. Гэтэл гэрэлтэд батлуулаагүй түрүүн нэг шиг яг ингээд нөгөө хамтран амьдрцсан. Одоо 2 3 хүүхэд төрүүлсэн 10 гаруй жил хамт амьдрцсан мөртлөө гэрэлтэд бүртгүүлээгүй байгаа энэ хоёр хүн салахад гэрлэл цуцлахад одоо юу гэдгийг гэрлэлтийг одоо бий болсноос хамтран өмчлөх хөрөнгө гэдэг асуудал яригдахгүй байгаа байхгүй. Гэрлснээс яг зүгээр тухайн амьдрал айгу баян учраас тухайн тохиолдол болгон дээр нотлох хоримтаа гаргаад ингээд маргаад битгэлцээд явж болно. Энэ дээр бол мэдээж хуульчийн зөвлөгөө тусламж энэ дээр бол айгу чухал. Зүгээр нийтлэг утгаар наваад үзэх юм бол гэрлэгчд гэдэг чинь өөрөө гэрэлснээрээ одоо айгу даваа талыг бий болгож байгаа. Ялангуяа би юу дээр бүртгүүлэх гэдэг юм тийм ээ. Би бол ер нь гэрэлтэд бүртгүүл гэсэн байр суурьтай. Тэртээ тэргүүл энэ хоёр хүн хоёр талаасаа нийлээл тийм ээ өөр хүүхдээ өсгий одоо нэг дээр дор ингээд бие биендээ одоо чин сэтгэлээсээ тийм ээ хоёулаа бие бинийгээ түшиж тулаад ингээд амьдрий гэсэн ийм байр суурьтай байгаа бол хууль ёсоор гэрэлтэд батлуулаад амьдрсан илүү ер нь бол яагаад гэхээр тийм үү одоо нөгөө хүйсийн шинж чанар ялгаа байна тийм үү одоо Бата дулмаа хоёр гаднаас нь харахад ч ялгаатай байгаа шүү дээ тийм үү нэг нь эрэгтэй нэг нь эмэгтэй зөвөр цаасан дээр хууль тогтоомж дээр үндсэн хуульд дурдсанаар ч тэр тийм ээ одоо тунхагласнаар тэр эрэгтэй эмэгтэй сайн тэгшэрх
гэд нэг юм яригадаад байна шүү дээ тийм ээ. Тэгш эрэгтэй гэд ингээд яриад байдаг. За эрэгтэйчүүд чинь энэ эмэгтэйчүүд ер нь биднээс илүү давуу эрэгтэй юм байна гэд хараад байдаг байхгүй. Зүгээр яг хүүсийн энэ ялгаа чи яг юун дээр гарч ирдэг вэ гэвэл нөгөө нөхөр үржих онцлог дээр л яг тодорхой гарч ирдэг байхгүй. Эрэгтэй эмэгтэй хоёр хүн гэр бүл боллоо. Эхнэр жирэмсэн боллоо тийм үү. Эмэгтэй хүн жирэмсэн болоход ер нь ямар хугацаанд ажил амьдрал нийгмийн амьдралаас холдох та юу гэж бодож байна? 3 жил шүү дээ. Тийм 3 жил тийм ээ. Жирэмсэн боллоо. Хүүхдээ тээж, эрүүл хүүхэд тээж төрүүлэхээс эхсүүлэл тээж төрүүлснийхээ дараа 2 нас хүртэл нь ядаж цэцэрлэгт орох хүртэл нь эмэгтэй хүн хүүхдээс уяат олчдөг байхгүй. Энэ нөхцөл байдал чи өөрөө эрэгтэй эмэгтэй хоёр хүнийг нийгмийн амьдралд гараад ирэхээр яг энэ ялгааг нь илүү тодорхой болгоод өгчдөг. Энэ бүх хугацаанд эрэгтэй хүн ажиллаа хийгээд тийм ээ нийгмийн амьдралаас тасалдахгүй ингээд орлогоо олоод ингээд яваад идэг. Эмэгтэй хүн бол ингээд нөгөө нэг ээжүүдийн 50,000 төгрөг лөө тийм ээ нөгөө цалинтай ээж хөтөлбөр энэ төр гээд энэ мөнгө ч үндсэндээ бол өнөөдөр амьдралд яаж тусах вүлээ тийм ээ. За тэгэхээр нөгөө ядуурл өртөх тэр эрсдлийг айгүйх нэмэгдүүлчихдэг байхгүй эмэгтэй хүний хувьд. Тэгэхээр нөгөө хэдийгээр ингээд тэгшэрхтэй гэдэг байгаа боловч бодит амьдрал дээр энэ нөгөө хүйсийн онцлог ялгаанаас улбалаад нийгэмдэр тэгш бас байдал үүсчихэд байгаа. Энэ асуудлыг чи үндсэндээ гендер асуудал яригдаад байгаа байхгүй. Тэрнээс биш гендер гэдэг юм чи үндсэндээ бол нэг айхтар зөвхөн эмэгтэйчүүдийн ерхий асуудал биш байхгүй тийм. Гэтэл манайхаа яг зүгээр тиймэрхүү хандлагаар ойлгох гэдэг тохиолдол байдаг. Энэ дээр бас зөв ойлголттой байх нь зөв. Нөгөө өмнө нь гэр бүлээ цуцлуулаагүй бүртгэлтэй тийм ээ. Гэтэл дахиад хүнтэй суугаад амьдрт те одоо хөрөнгө мөнгөтэй бол амьдарч идэл нас барчгаар нөгөө хөрөнгө мөнгөний асуудлыг одоо хоёр дахь амьдрал нь одоо бүртгэлгүй гэхдээ хоёр дахь амьдарсан одоо эд хөрөнгийн асуудал гэтэл яг үндсэндээ нөгөө гэрэлтийн гэрчлэгээтэй бүртгэлтэй байгаа өмнөх эхнэр энэ ч юм өмнөх нөхрийн бас асуудал хөндөгддөг. Яг нөгөө нас барцсныхаа дараа хөрөнгийн маргаан үүсдэг те. Одоо хуучин ихнэр гэдэг юм уу? Хуучин нөхөр нэрээд наача одоо миний хөрөнгө те манай нөхрийн хөрөнгө би авах хэвээр эндээс өмнөх ихнэр хүүхдээс үлдсэн хүүхдүүд байгаа шүү дээ. Ингээд би дэмжлэх хэрэгтэй ч гэдэг юм уу те. Гэтэл хоёр дахь амьдралын үүссэн хүүхэд эд хөрөнгөний маргаан нэг яад юм гэдэг. Бүртгэлгүйгээр хин олон жил амьдарснараа шийдэх юм уу? Хин олон хүүхэд гаргаснараа шийдэх юм уу те. Тэгэхээр наад чи яг нөгөө өвлөх эрхийн асуудал бол тусдаа иргэнэр хэцүүд бүр айгүй том зохицуулалт болоод орж байгаа. Ер нь бол бүхэл бүтэн нэг цаг ярих сэдв байхгүй. Яг зүгээр таны асуусан асуултанд хариулахад гэрлэгчдийг одоо юу гэдгийг төрөний нөгөө гэрэлтийг бүртгэхээс татгалзах шалтгаан гэдэг нэг юм яригдсан шүү дээ тийм ээ. Тэр дотор чинь нөгөө өмнөх гэрлэлт нь хүчин төгөлдөр байгаа тохиолдолд гэрэлтийг бүртгэхээс татгалзна гэдэг байгаа байхгүй. Энд чинь л өөрөө гэр бүлийн эрхцэн одоо нөгөө эрхүүрэг үүсэж байгаа тус хураалж байгаа энэ бүх асуудал чинь ямар амар чухал вэ гэдгийг л бид нарт ойлгуулад байгаа байхгүй. Амьдрал дээр бодит амьдрал дээр өмнөх гэрлэлтэд одоо ингээд цоцлуулаагүй хоёр дахь амьдралтай одоо эхнэр нөхөр гэж нэрлэгдээд л яваад байгаа боловч хоёр дахь одоо тэр эмэгтэй бол хамтран амьдрагч гэдэг статустай л яваад байна шүү дээ. Яг хамтран амьдрагч гэдэг зүгээр хууль зүйн одоо нэр томьёо бол гэр бүлийн тухай хууль дээр бол байхгүй. Яг хөө гэрлэгчд гэр бүл гэдэг энэ лүг бол орохгүй шүү дээ. Яг хөө зүгээр бид нар болохоор хоёр дахь одоо овчноо олон жил амьдарсан тий ингээд нөгөө бодит амьдрал дээр харагдаж байгаагаар нь яриад байдаг. Гэтэл хуульсан хүрээнд тэр хүнийг нас барсны дараа гэрлэгчдийн нөгөө нэгдүгээр ээлжийн залхамжлагч нар гэж байдаг байхгүй. Тэр дотор хэн ордог вэ гэхээр нэгдүгээр нас барагчийн эхнэр нөхөр албан ёсоор хэрэгжүүлгээд тийм хууль ёсоор бүртгэгдсэн. Дээрээс нь төрүүлсэн болон хүчилсэн хүүхдүүд тийм ээ. Тэгээ нөгөө эцэг их мэрэгэл нөгөө одоо нэгдүгээр ээлжийн залхамжлагч нар байхгүй бол хоёрдугаар ээлжийн залхамжлагч нарын асуудал араас нь тусч ирдэг байхгүй. Тэгэхээр яг төрүүлсэн хүүхдүүд бол адил ирэхэд л одоо гэрэлтэй бүртгүүлсэн болон бүртгүүлээгүй эцэг эхийн дундаас төрсэн хүүхдүүд бол адил тэгш эрэхтэй. Тэгэхээр юу гэдгийг зөвхөн хоёр дахь тэр эмэгтэйгээс төрсэн хүүхдүүд эхнэрээс төрсэн хууль ёсны эхнэрээс төрсэн хүүхдүүдтэй адилхан эрх эдлэх боловч тэр эмэгтэйгийн хувьд бол өв залхамжлах боломжгүй болчих жинал гэсэн үг. Гэрэлтийн гэрчлэгээгүй гэдгээр. За би хоёлаа нөгөө энэ ярилцлага маань лайваар хийж байгаа. Энийг би шалгаад танаас асуулт байвал асуугаадах юм. За ингэсэн байна. Гэрлэл бүртгэхэд гэрчээр ямар хүн байх шаардлагатай вэ? Гэр бүлийн хүн байж болох уу гэж асуусан байна. Төрийн садангийн хүн байж болно. 18 нас хүрсэн л байх хэрэгтэй гол нь. Иргэн нэрчсэн чадамжтай тийм ээ. За тэгээд энэ гэрлэлтийн сэдвээр тулгымцсан асуулт байвал
сэтгэл үлдээж асууж болно гэж хэлсэн байна. За тийм иргэд маань асуулт байвал энэ комментээр бичээд асууж болно. Гэтэ бас нөгөө эн чинь нөгөө гэр бүлийн харилцааны асуудал ч юм болохоор хүмүүсээс тэр болгон нөгөө энэ асуудлаа сошиалаар нээлттэй ингэж асуухаас жоохон юу байдаг бах тий. Яг хөө түрүү нөгөө хоёулаа ярьж байгаад дутуу бас нөгөө дараагийнхаа сэдв рүү ороод явчих шиг боллоо. Гэрэлтэй цоцлуулахад нөгөө хаана хандах вэ гэдгийгсэн шүү дээ. Гэрэлтэй батлуулчихсан одоо эхнэр нөхрийн хувьд бол гэрлэл цоцлолтын асуудал яригдчихэж байгаа тийм үү. Гэтэл гэрлэлтэй батлуулаагүй эмэгтэй эрэгтэй хоёр хүн байж байгаад одоо дундаасаа хүүхэдтэй тохиолдолд хүүхдийн асрамж тэтгэлэг тогтоолох гол шүүхт агиох хэмжил гаргадаг байхгүй. Тэгэхээр энэ тохиолдолд хаана хандах вэ гэдэг асуудал бас гарч байгаа. Нөхөр нь юу гэдгийг өөр аймаг суманд ажилдаг. Эхнэр Улаанбаатар хотод хүүхдтэйгээ хамт амьдарч байгаа байж болно тийм үү. Тэгэхээр нөгөө хүүхдийн оршин сууж байгаа газрын харьяаллын дагуу одоо шүүхэд хандна гэсэн үг. Тэгэхээр одоо юу гэдгийг дулмаа энд хүүхэдтэйгээ Улаанбаатар хотод амьдарч байгаа, Бата тэр хөдөө орон нутагт амьдарч байгаа энэ хоёр гэрэлтийн гэрчлэгээгүй одоо дулмаа хүүхэдтэй асрамж тэтгэлэг тогтоолох гэж шүүхэд хандах гэж байна гэж бодъё л доо. Тэгхийн бол өөрийнхөө оршин сууж байгаа харьяа дүүргийнхээ иргэний эргийн анхан шатны шүүхэд хандна л гэсэн үг. Тийм. Зөв. Энэ хүүхдийн насан дээр хоёлоо түрүү хариуллуу яалаа. Хин дээр нь үлдээхийг те хин нь эцэг нь авах хэрэгтэй юм хин авах хэрэгтэй. Тэгэхээр хүүхдийн эрх ашиг сонирхол гэдэг юм. Аав ээж эмээ өвөө дээр нь хүүхдийг үлдээх гэдэг. Тийм. Хүүхдийн эрх ашиг сонирхлыг хамгийн түрүүнд харна гэсэн үг. Ер нь шүүх энийг л хамгийн түрүүнд хардаг. Хүүхэд аав дээрээ байсан тэр юм уу? Ээж дээрээ байсан хүүхдэд илүү хэрэгтэй юм уу гэдгийг л харна. Хүүхдийн дассан орчин хааны тийм ээ? Сургуульд нь аав ээжийнх нь хин нь илүү хүргэж авдаг байсан. Хүүхдийн амьдралд хин илүү ойр одоо зөвлөж тусалж нөлөөлдөг байсан гэдгийг л харна гэсэн үг. Яг 7 нас хүрсэн хүүхдээс өөрөөс нь эцэг эхийнхээ хинтээ амьдрах талаар асуудаг. Нөгөө юу бас асууя. Одоо нэг гэр бүл хүүхэдтэй болчоор л салаад л залуу ээжүүд аюух байдаг л та. Тэгээд жирэмсэн болохоор нь хаяа явцдаг залуучууд бас байна. Энд ч нуулдахгүй тий. Тэгэхээр энэ нөгөө үлдсэн жирэмсэн ганц охин маань яадаг вэ гэхээр хаанаас итгэмж авах вэ яах юм. Тэгэд яг энэ чинь одоо тэр хүний хүүхдүүдийг яаж нотлох юм. Тэр хүнээс яаж энэ хүүхдэд тэжээнддэх тийм ээ үүргийг яаж зэрэг хүн түлээлэх юм. Энэ талаар ингээд асууж чаддаг. Угаасаа эрэгтэй боловсрал муутагаас гэх юм уу эсвэл айж хичээд гэх юм уу те ингээд энийг чимээгүй л өөртөө бол өөрөө л одоо бүх хариуцлагыг өөр дээр хүлээх гэдэг л та энэ дээр тийм боломж байх одоо эцгийн тэр хүн гэж яаж тогтоолох юм. Заавал овгулж иж тэр хүнээс тэтгэмж авах хэрэгтэй юм уу? Овгуулахгүйгээр өөрөөрөө овгуулад тэтгэмж авч болох юм уу? Эцэг тогтоолгоно. Шүүхийн журмаар эцэг тогтоолгох нэхэмжлэл гаргана л гэсэн үг. Тэгэхээр одоо юу гэдгийг дулмаа тийм үү? Батаг одоо миний хүүхдийн эцэг мөн гэдгийг тогтоож өгөөч юм. Мэдээж энэ тохиолдолд Бата өөрөө би наадын хүүхд чинь миний хүүхд биш ээ гэж татгалзаж байгаа тохиолдолд энэ эцэг тогтоох асуудал яригдчихэж байгаа. Өөрөө сайн дураараа хүлээн зөвшөөрөөд ингээд хүүхдээ хүлээн зөвшөөрч байгаа тохиолдолд эцэг тогтоох асуудал бол яригдахгүй. Амьдрал дээр бол ихэвчлэн ямар тохиолдол байдаг вэ гэхээр нөгөө хүүхэд төрчдөг тийм үү? Яг хүүхдийг хинээр нь овоглох вэ гэдэг асуудал яригдаад байна шүү дээ тийм ээ. Гэрлэлтийн гэрчлэгээтэй бол гэрлэлтийн гэрчлэгийг үндэслээд хүүхд угаасаа эцгээр овоглогдчихж байгаа. Гэрлэлтийн гэрчлэгээгүй байж байгаад нөгөө хамт амьдардаг тийм үү салаагүй. Нэг нь ингээд солонгос молонгост гадагшаа явцдаг штэ манайхан чинь. Тэгээд нөгөө гадагшаа явцсан хойно энд үлдсэн эхнэр нь хүүхдтэй нөгөө гэрчлэгийг нь гаргуулах гэхээр нөгөө гэрлэгч энд байхгүй байгаа байхгүй юу? Өөрөө гэрэлтийн баталгаагүй хамтран амьдрагч өөрөө энд байхгүй байгаа байхгүй. Тэгэхээр нөгөө өөрөөр очиод овоглцдаг. Дараа нь буцаагаад нөгөө эцгээр нь овоглуулъя гэхээр асуудал бас эцгээр нь овоглуулах шаардлага үүсдэг ч гэдэг юм уу тийм ээ. Гэхдээ нөгөө эцэг өөрөө хүлээн зөвшөөрөөд миний хүүхэд мөн гэж байгаа тохиолдолд бол өөрөө улсын бүртгэлд очиод өөрөөр овоглуулчих болдог. Маргаад байгаа тохиолдолд шүүхийн журмаар л эцэг тогтоолгоно. Эцэг тогтоолгохдоо мэдээж нөгөө сүүлийн үед шинжилгээ өгдөг болсон тийм ээ. Тийм шинжилгээ авч байгаад тэгжиж тогтоо. Тэр эцгээс нь бас хүүхдээс нь авч иж. Тэг яг нөгөө шүүхээр дулмаа
би хүүхэдтэй одоо миний хүүхдийн эцэг нь бата мөн гэдгийг тогтоож өгөөч гэдэг хэмжил гаргаад байгаа шүү дээ. Тэгэхэд бата хариу тайлбар дээрээ за би мөн гэд хүлэн зөвшөөрчүүл энэ дээр бол нэг маргадаг асуудал байхгүй тийм. Гэтэл би ерөөсөө наад хүүхдээ чи хүлэн зөвшөөрөхгүй байна. Миний хүүхэд биш гэд маргаж болно шүү дээ. Тэгэх юм бол ингээ маргаж байгаа тохиолдолд бата одоо нөгөө шинжилгээний төлбөрийг хинэн хариуцаж төлөх вэ гэдэг асуудал чинь бас яригдах байхгүй юу. Тэгэхээр нөгөө бата чинь өөрөө хэрвээ миний хүүхэд биш ээ би шинжилгээ хийлгэмээр байна гэж байгаа бол шинжилгээгээ хийлгээд тэрийг бас маргаж болно тийм. Тэгээд тэр нэг улсын бүртгэлийн гэрлэл цуцлахад төлбөр тэрийг ер нь хинэн төлнө. Тэгээд нөгөө одоо өмгөөлөгч авахар чинь өмгөөлөгчийн үлсийг нөгөө хариуцагч тадлуулах юм уу? Хэмжлэгчийн өмгөөлөл гэдэг бол яг нөгөө цэвэр хүний өөрө хүсэл зориг асуудал байхгүй. Би өмгөөлөгч авах юм уу үгүй мүү гэдэг бол миний эрх учраас энэ өмгөөллийн хөлс бол хариуцагчаар төлөвлөлнө гэсэн юм байхгүй. Яг хоо зүгээр тодорхой тохиолдолд тийм үү? Одоо юу гэдгийг одоо нөгөө хохиролт тооцоолъё гэж бодлоо л да. Одоо эрүүгийн хэрэг хянах шийдвэрлэх ажиллагааны явцад ч гэдэг юм уу тийм ээ, сэтгэл санаанд учирсан хохирлч гэдэг юм уу. Нотлох хоримтууд бол маш зөв гаргаж нэхэмжлийн үндслэл шаардлага оновчтой тодорхойлох ёстой л гэсэн үг. Тэрнээс яг ингэх ёстой тэгэх ёстой гэсэн юм бол байхгүй. Яг зөвхөн шүүхийн практик гэж байна тийм ээ. Тэрүүгээр бол иргэний хэрэгцээд бол ихэвчлэн өмгөөллийн хөлсийг бол хүн өөрөө л төлөөл одоо өөрөх эрхийг хамгаалал. Энэ гэрээлийн маргаан дээр чинь өмгөөлөгчийн үлсийн ханш одоо тогтоосон үн хөлс гэж байх уу? Үгүй яг тийм тогтсон ханш гэж байхгүй. Одоо өмгөөлөгч болгон одоо юу гэдгийг өөрийн гэсэн одоо ажлын хөлсөө өөрөө л тогтоож лээ л та. Өмгөөллийн хөлсийг чинь нөгөө үйлчлүүлэгч өмгөөлөгч хоёр харилцан тохиролцож тогтоож байгаа байхгүй. Тэгээ энэ чинь нөгөө ажиллагаанасаа хамаарна тийм ээ. Нотлох одоо нотлох хоримт бүрдүүлэхэд хэр хүндрэлтэй байна. Ер нь ажиллагаанасаа л хамаарна. Тэгэхээр зүгээр өмгөөллийн хөлсийг хийснээр тогтооно гэх юм уу? Эсвэл нэг бүхэлд нь үн тогтоочоод тэрэндээ ингээд хуваагаад төлөх юм уу? Энийг бол үйлчлүүлэгч өмгөөлөгч хоёр харилцан тохиролцол явуулдаг. Нөгөө эрүүгийн хэрэг дээр төлбөрийн чадваргүй иргэдэд нөгөө өмгөөлөгч улсаас өгдөг штеп. Тэр шиг тийм ийм гэр бүлийн маргаан дээр тийм үнгүй өмгөөлөгч авах боломж байдаг уу? Эрх зүйн тусалцаа авах төвд бол байгаа. Одоо юу нөгөө нэг цэгийн үйлчлэгээний төвд шүү дээ. Тэнд бол яг одоо ялангуяа гэр бүлийн хүчирхийлэлтэй харилцаатай тохиолдолд эрх зүйн тусалцааг хууль одоо төлбөргүйгээр очиод эрх зүйн тусалцаа авч болно. Дээрэс нь яг энэ чиглэлээр өмгөөллийн үйлчлэгээ үзүүлж байгаа төлбөрийн чадваргүй гэдгээ нотолчж байгаа тохиолдолд одоо хуульчтай холбоон төр ч гэсэн ирээд одоо би ингээд өмгөөлөгч авах гэсэн юм аа надад сайн дурын тийм ээ. Одоо нөгөө төлбөрийн чадваргүй гэдэг тусалцаа зүйлэх хороо гэж байгаа шүү дээ манай хуульчтай холбоон төр. Тэгэхээр тэр хороонд хандаад тэнд бүртгэлтэй өмгөөлөгч нар бас сайн дураараа үйлчлэгээ үзүүлж болдог. Төрөний яриан дээр нэр тодруулж соход энэ хүүхдийг эцгээр нь овоглохын ер нь давуу тал нь юу юм? Овоглохгүй байвал ихээр овоглоод идэх хүүхдүүд идэг шүү. Ихээр овоглох, эцгээр овоглохын за тэтгэмжийн асуудал бол байна. Тийм ээ одоо эцгээс нь тэтгэмж оруулах ч гэдэг юм уу. Эхээс нь тэтгэмж оруулахад яах юм бэ? Ялгаагүй адилхан. Ээж аав нь хүүхдээ асардаг тийм ээ, ээж нь орхиод явцсан байг гэж бодъё л та. Тэгэхэд ээжээс нь ялгаагүй л тэтгэлэг тогтоолгоно. Нөгөө нэхэмжлийн бүртүүлбэрийн хангаал шүүхтэй нэхэмжлээ гаргана гэсэн үг. Зөвхөн нөгөө хүүхдийг овоглох асуудал яагаад аавар нь овоглох нь чухал юм бэ гэдэг чинь. Хүүхнүүд одоо юу гэдгийг хүүхнүүд ч гэлтгүй. Ер нь ингээд нөгөө амьдрал дээр хүн ингээд эрэгтэй эмэгтэй хоёр хүн салцсныхаа дараа би ер нь хүүхдээ чамаар овоглохгүй гэдэг ингээд асуудал айгүй нөгөө сэтгэл хөдлөлөөр шийдэх гэдэг байхгүй. Чамаар овоглохгүй би одоо өөрөөрөө овоглоно ч гэдэг юм уу. Эсвэл ингээд өөрийнхөө аавар ч юм ингээд овоглоод явчихж байгаа тохиолдол байгаа. Гэтэл хүүхэд өөрөө эцгийн мэдэх эрх гэж юм байгаа байхгүй. Хүүхэд өнөөдөр яг нь ялах байж болно. Өөрийнхөө хүсэл зориг ямиг хангалттай тодорхой илэрхийлэхгүй байгаа даа шүү дээ. Гэтэл хүүхэд өсөж томорно. Одоо сүүлийн үед нөгөө цус арталтай асуудал гэдэг бас айгүй харагдэлтэж шүү дээ тийм ээ манай нэгэнд. За дээр үед бол нөгөө ураг удмын бичиг юмаа хөтлөөд ингээд хамаатай саднуудтай таниулаад ингээд явдаг байсан бол одоо бид нэр тэр болгоно нэг айхтар ураг удмаа таниад ургийн бичиг хөтлөөд ингээд байха болсон. Миний зүгээр нөгөө уншижсанаар 1925 он засгийн газрын нууц тогтоол гараад нөгөө ургийн бичиг хөтөлтгийг болиулчихсан юм байлээ. Тэгээ тэрнээс хойш үндсэндээ бол өнөөдөр 25 оноос хойш гэдэг чи юу вэ? 90 хэдэн жил өнгөрцөн байна тийм ээ? 95 жил өнгөрцөн байна шүү дээ тийм ээ? Энэ хугацаанд одоо хүний амьдралын нэг үеийг 25 жилээр тооцдог юм байна л да. Гэтэл 95 жилд одоо хүний амьдралын хэдэн үе вэ тийм ээ? Ингээд бодоод үзэхээр бид нар үндсэндээ нөгөө өөрөөсөө өвөө эмээгээсээ дээшгүй үеүүдийг мэдхээ байчихсан. Тэгэнгүүт өөрөөсөө дээш 3 дахь 4 дахь үеийн нөгөө элен солонцын ураг удамтайгаа өнөөдөр эргүүлээд нөгөө гэр бүл болчих, үр хөвгт төрүүлчих ийм асуудал айгүйх түгээмэл болчихж байгаа байхгүй. Тэгэхээр нөгөө хүүхдээ овоглох асуудал айгүй чухал
асуудал байгаад байна тийм ээ. Дээрээс нь нөгөө ургийн бичиг хөтлөх, ууг атмаа мэдэх асуудал аягүй чухал байна. Тэгэхээр л нөгөө гэр бүлээ бүртгүүлэхийн ач холбогдол чинь энэ дээр аягүй чухал байгаад байгаа байхгүй. Одоо гэр бүлээ одоо хүүхд төрүүлэхээс өмнө, гэр бүлээ зохиохоос өмнө гэр бүлээ ингээд харилцан биеийнхээ ураг удмыг судлаад, гэр бүлээ ингээд батлуулаад ингээд явж байгаа гэр бүлийн хувьд бол харьцангуй энэ асуудлаас урьдчилан сэргийлэх боломж бас байгаад байна тийм үү. Гэтэл ингээд нөгөө гэрэлтэй бүртгүүлэхгүйгээр хамтран амьдарч байгаа хүүхдтэй болоод ингээд явж байгаа тохиолдолд нөгөө гэрлэхэд харчлах шалтгаан байсан юм уу, байгаагүй юм уу? Эдний ууг удмынханд ер нь манай ууг удмынхаа цус арталт байгаа юм уу, байхгүй юм уу гэдэг асуудлуудаас ихсүүлэл энэ чинь өөрөө айгүй эрсдэлтэй нөхцөл байдлыг бий болгочихж байгаа байхгүй. Тийм учраас бас л нөгөө гэрэлтэй заавал бүртгүүлээ. Нэгэнтэй л ингээд хоёр хүн хамтраад амьдарч байгаа бол гэрэлтэй хууль ёсоор бүртгүүл гэж хэлээд байгаа. Гэрэлтэй хууль ёсоор бүртгүүлж байгаа бид нөгөө түрүүний ярьж байгаад бас хоёлаа нөгөө дотоо орчихлоо. Нөгөө гэрэлтэй нөгөө гендер асуудал гэдэг нэг ярьсан шүү дээ. Гэрэлтэй бүртгүүлсэн ч бай, бүртгүүлээгүй ч бай, эмэгтэй хүнд яг адилхан байхгүй юу? Бүртгүүлсэн эмэгтэй хөрөнгөний асуудал одоо илүү нийгмийн одоо эдийн засаг талаас илүү баталгаатай байгаад идэг. Бүртгүүлээгүй эмэгтэй эдийн засаг талаас ямарч баталгааг болчихж байгаа байхгүй юу? Гэрэлтэй бүртгүүлсэн эмэгтэй жирэмсэн байхад гэрэлтийг цуцалж болохгүй тийм үү? Хүүхдийг төрснөөс хойш нэг нас хүрээгүй байхад нь гэрэлтийг цуцалж болохгүй хуулиар хоригдсан шалтгаанууд байгаа одоо зохицуулт байгаа байхгүй юу? Яагаад гэвэл энэ чинь нөгөө эмэгтэй хүн төрөний нөгөө хэлдгэр хүүхдээ төрүүлэх ёстой, өсгөх ёстой тий? Энэ хугацаанд ажил хөдөлмөр хэрэгжилж чадахгүй шүү дээ. Энэ хугацаанд тэр нөгөө гэрэлтэй бүртгүүлсэн эрхтэй тэр одоо хүүхд эмэгтэй хоёрыг харж хандах тэжин тэтгэх үүрэг хүлээчихэж байгаа байхгүй. Гэтэл гэрлэлтэй бүртгүүлээгүй байжгаад хүүхдтэй болчихж байгаа тохиолдолд яг л адилхан одоо хөдөлмөрийн чадвар эрхлэлт одоо тодорхой хэмжээгээр хязгаарлагдаад ажил хөдөлмөр эрхлэх боломжгүй болж байгаа бүх эрсдлүүдийг дааж байгаа мөртлөө эдийн засгийн баталгаа байхгүй байгаад байдаг. Тэгэхээр нөгөө гэрлэлтэй илүү төлөвлөөч гэдэг байгаа юм чинь нөгөө эмэгтэй хүүхдтэйгээ хоёулаа одоо илүү одоо эрсдэлд орохоос л урьдчилан сэргийлээд л байгаа юм л. Тэгвэл ингэж асуумаар байна. Гэрэлтэй бүртгүүлээгүй. Гэхдээ хамтран амьдрал хүүхдтэй болцсон бүртгэлгүй. Гэхдээ нөгөө одоо байраа ч юм уу, машинаа ч юм уу те тодорхой хөрөнгүүдээ эхнэрийн нэр дээр байх, нөхрийн нэр дээр байх тэр төрөнг гэрчилгээ. Тийм ээ. Тэгэхээр энэ ингээд одоо гэрэлтэй бүртгүүлэх юм чи гэрлээс цуслан гэх ойлголт байхгүй шүү дээ. Гэхдээ салж байгаа тохиолдолд бодит амьдрал дээрээ салж байгаа тохиолдолд энэ хөрөнгийг яах юм бэ? Хэний нэр дээр байгаагаас тэр хүндээ үлдчих юм уу? Ер нь бол иргэний хэрэгцээд заасан журмынхаа дагуу шүүхтэр нотлохоонтуудаа гаргаад маргана гэсэн үг. Одоо би энэ төрөнгийг авахд төчнээ төгрөгөө оруулсан гэдгийг юм уу, тийм ээ? Тэргээл одоо хувааж салгаж ямар хэсэг хэмжээгээр хувааж авах вэ гэдэг асуудал яригдах нь шүү дээ. Бүртгэлгүй хамаагүй. Тэгээ бүртгэлтэй бүртгэлгүй хамаагүй. Ер нь бол иргэний хэрэгцээд заасан үндэслэл журмынхаа дагуу. Би одоо юу гэдгийг дулмаа төлөөлөд яриа л да тийм үү. Батаагаас би гэрэлтэй батлуулаагүй байг гэж бодъё. Гэтэл бит хоёулаа хамтраад одоо лизинг хийгээд хоёулаа нэг машин худалдаад авсан байг гэж бодъё л да. Хоёулаа энэ машиныхаа мөнгийг төлжсэн байг тийм үү. Тэгвэл одоо би оруулсан хувь хэмжээгээрээ энэ одоо машина мөнгө авмаар л шүү дээ тийм биз дээ. Тэгэхээр одоо тодорхой хэмжээнийх нь мөнгийг одоо батаад өгөөд машина бүтээр нүрдэ авдагсан нь эсвэл батаад машина өгөөд хөрөнгөө мөнгөний хэлбэрээр нь гаргуулж авдагсан нь энэ бол нөгөө хэмжлэлийн шаардлага үндэслэл дээр л тодорхойлогдох асуудал байхгүй. Тэгэхээр нөгөө харилцаа чи өөрөө бүгд нэг хэвэнд цэцгцсэн юм шиг адилхан биш байхгүй. Амьдрал болго айгүй баян. Янз бүрийн өөр харилцаанууд дээр явж байгаа. За яг хөө зүгээр саяных бол зүгээр гэрэлтэй батлуулаагүй хосын хооронд байдаг зүгээр нийтлэл нэг жишээ яригдчихэж байгаа байхгүй. Гэтэл нөгөө лизингтэй бол яах юм ч гэдэг юм уу тийм ээ. Айгүй олон асуудлууд цаана хөндөгдөг. Тэгэхээр энэ эд хөрөнгийг яаж хуваах юм гэдэг асуудал дээр бас бүр яг тусад нь ярилцмаар санагдаад байдаг. Тийм энэ өөрөө бас айгүй нарийн асуудал. Яг хөө зүгээр гол асуудал нь шүүхэд нэхэмжлэлээ одоо гаргаж өгөхдөө нотлох харамтуудаа яаж гаргаж өгөх вэ гэдэг л асуудал байна. Хин дээр гэрчилгээ хэний нэр дээр байгаа нь давуу болно гэсэн юм байх уу? Ер нь бол чухал л да. Гэрчилгээ хэний нэр дээр байна. Одоо юу гэдгийг улсын бүртгэл дээр үндэслээд явж байгаа хөрөнгө одоо өмчлөх хэрэг биш үү? Өмчлөх хэрэг гэдэг чинь өөрөө юу юм? За хөдлөх хөрөнгөний хувьд одоо эзэмшил ашиглалтад байгаа өмчлөх одоо асуудал яригдаад явчихдаг юм. Үйл хөдлөхийн хөрөнгөний хувьд бол улсын бүртгэл бүртгэгдснээрээ явчихж байна. За тээврийн хэрэгслийн хувьд бол бас л улсын бүртгэл дээр ингээд бүртгэгдээд ингээд явчихж байгаа шүү дээ, тийм ээ. Тэгэхээр энэ өмчлөлийн асуудлыг яаж шийдвэрлэх вэ? Шүүхээр л асуудлуудаа хэрвээ эвийн журмаар шийдэж чадахгүй шүүхээр шийдвэрлэдэг байгаа байхгүй. Тэгээ ингээд нөгөө бүх асуудал шүүхээр орж шийднэ гэд бас хүмүүс ойлгоод иж магадгүй. Гэтэл харилцан тохиролцоод эвийн журмаар шийдэх боломжууд бас байгаа шүү. Тийм процесс байх үү те? Тэр шийдэж өгдөг хүн байх уу? Эвлэрүүлэн зурчлал өөрөөсөө хэрвээ сайн дураараа шийдэж чадахгүй бол эвлэрүүлэн зурчлалын тусалцаа авч бас болно. Тэр нь зөвхөн гэрлэлтийн ярилцсан дээр биш юм уу те? Үгүй эвлэрүүлэн зурчлал бол хөдөлмөрийн ганцаарчлсан маргаанч гэдэг юм уу тийм ээ. Ер нь бол иргэд хооронд үүсэж байгаа альва харилцааг эвийн
эвийн журмаар зохицуулъя гэж байгаа бол эвлэрлэн зочлолоор очих бүрэн боломжтой байхгүй. Одоо бид нар юу гэдгийг хөрөнгөний маргаан улсын тэмдэгтийн хураамж одоо 60-70 сая төгрөгнөөс улсын тэмдэгтийн хураамж төлөх нэг өөр тийм ээ. Эвлэрлэн зочлолоор болоход бол одоо хэмжлэлийн үнийн тун харгалзахгүйгээр 30 сая төгрөгийн л улсын тэмдэгтийн хураамж төлж байгаа шүү дээ тийм ээ. Тэгэхээр аль болохыг нь эвийн журмаар шийдчихвэл зүгээр. Үнэхээр эвлэрч болохгүй. Үнэхээр маргаатай байгаа ийм тохиолдолд шүүхийн журмаар асуудлаа шийдвэрлэнэ гэсэн үг. Ялангуяа тэр нөгөө асрамж тэтгэлгийн асуудал шүү дээ. Дээрээс нь бид нар нөгөө асрамж тэтгэлэг гэхээр зөвхөн эцэг их хүүхдэд хижээнд тэтгэх тухай асуудал яригадаад байдаг. Гэтэл энд чинь нөгөө төрөл садангийн хүмүүс тийм ээ гэр бүлийн хүмүүс гэрлэгчд бие биеийн хижээнд тэтгэх энэ төр гэд бас асуудлууд байж байгаа шүү дээ. Нөгөө түрүүний нөгөө гэрэл цуцлахад бас нөгөө харшлах шалтгаан гэдэг нэг хальт дуртаад өнгөсөн. Тэр дотор чинь гэрлэгчдийн хин нэгэнд бас нөгөө хүн төвчтэй байгаа тохиолдолд гэрэлтийг цуцлахгүй гэсэн нэг тохиолдол одоо үндэслэл байгаа шүү дээ тийм ээ. За энэ гэрлэлтэд бүртгүүлэхийн ач холбогдол тийм ээ. Эргээд ямар эргэцэн үр дагавар үүсдэг, танд ямар давуу тал болохын, бүртгүүлээгүй хамтран амьдрах нэртэй байгаад байвал ямар сул талтай юм, хөрөнгөө яаж хуваахаас голаад ер нь маргаан их гарах нэ. Тэгээд гэрэлтийн гэрэл хийгээс суучмаар л санагдаад энэ надад бол тэгээд зөвлөж болд юм уу бас мэдэхгүй байна те. Гэхдээ ийм гэрэлтийн гэрээ гэж хуулиар зохицуулсан харилцаа байгаа юу? Гэрэлтийн гэрээ байж болно шүү дээ. Гэрэлтийн гэрээ бол угаасаа чөлөөтэй тий. Гэрээ бол угаасаа одоо хоёр тал өөрсдөө харилцан тохиролцсон сайн дурын үндсэн төрөл хийж байгаа. Энд дээр бүх асуудлаа зохицуулаад тусгachж байна шүү дээ. Биелэгдэх боломжтой асуудлуудыг л зохицуулах нь зөв л дөө. Тэрнээс биш яг бүр тий хит наривчлаад ингээд бүх юмыг ингээд зохицуулна гэвэл өөрөө айгу хэцүү ер нь бол. Тэгэхээр ер нь анханасаа Батат улбан хоёр анх ингээл нэг гэрт орохдоо уг нь бол хэрвээ гэрэлтэг цэцлэх юм бол яах юм гэдэг асуудлаа гэрээгээр айгу тодорхой болгочихвол хэцүүгээр уг нь бол. Тэгээд яг хаа тодорхой хэмжээнд ирээдүйд ер нь бол төлөвшөх байх гэж бодож байна энэ асуудлаар. За хоёулаа ярилцлага энэ хүрээд өндөрлөе. За манай өнөөдрийн Криминал радио 107 FM-ийн 911 хуульчтай холбогдлоо нэвтрүүлэгт Монголын өмгөөлөгчдийн албаны гишүүн өмгөөлөгч Эсэнх цэцэг өргөдөө оролцлоо. Бидний өнөөдрийн сэдв гэр бүлийн эрх зүйн харилцааны талаар байлаа. За дараагийнхаа дугаараар бид одоо яг энэ өв залхамжлал тийм ээ гэр бүлээс үүссэн энэ төрөнгийг яах юм, хүүхдийг яах юм, үржилтийн асуудлыг яах юм гээд илүү наривчилж дэлгэрэнгүй ярилцсан. Яагаад тэгэхээр энэ нэг одоо ийм ярилцлагаар ч гэдэг юм уу нэг цагийн ярилцлагаар энэ бүх сэдвийг хамруулж ярихад бол маш хүндрэлтэй их том сэдв байна. Тэгэхээр ингээд цуврал болгоод бид нэр цаашдаа ярилцлагаар төлөвлөж байна. Тэгээ өнөөдрийн бидний ярилцлагыг үзсэн та бүхэн их баярлалаа. За энэ өөрөө бас маш их хэцүү сэдв, хүнд сэдв учраас та бүхэн асуухад одоо төвөгтэй хэцүү байвал манай инх цэцэг өмгөөлөгчөөс өөртөө очиод биечлэн өмгөөлийн үйлчилгээг нь авч болно шүү гэж тодруулж хэлмээр байна. За өнөөдрийн ярилцлаганд таныг ирсэн маш их баярлалаа. Таны цаашдаа ажил амжилт хүсье. За баярлалаа. Танд амжилт хүсье. 911 та хуульчтай холбогдлоо. Хуульч юунд хэрэгтэй вэ? Та хамгийн сүүлд хизээ хуульчтай уулзсан бэ? Газрын зөвшөөрөл дээр үү? Тусгай лиценз дээр үү? Аль эсвэл гэмт хэргийн золиос болоод хэн нэгэнд лойр дуусан үедээ юу? Гэх мэтчлэнгээр бидний амьдралд маш олон асуудлууд үүсч өдөр тутам хуулийн харилцаанд орж ирдэг та мэдгүй. Тэгвэл FM 107 Криминал радио салбар бүрийн мэргэжлийн хуульч нарыг зөвхөн танд зориулан бодит хуулийн тусламжийг газар дээр нь шууд өгч байна. Та зөвхөн бидэнтэй холбогдох хангалттай. 911 та хуульчтай холбогдох.